Тимот номын цуврал хичээлээр эргэн уулзж байгаадаа баяртай байна. Тэгэхээр бид энэ удаа 1-р Тимот 6-р бүлгийн 11-ээс 21-р ишлэл буюу 1-р Тимот номын сүүлийн хэсгийг та бүхэндээ хүргэж байна. Тэгэхээр энэ хэсгийг бид Бурхны хүн гэж нэрлэж байна. За учир нь Паул Тимотыг Бурхны хүнээ гэж энд дуудсан байна. Тэгэхээр бид хуучин гэрээнд харах юм бол Бурхны хүн гэдэг энэ нэр томьёолол тодорхойлт маш олон газар гардаг. Мөсег Бурхны хүн гэж нэрлэж байсан. Түүнд Бурхны дуудлага байсан. Тэр Бурхны дуудлагын төлөө амьдралаа зориулсан нэг. За Самуэль, Элия гэх олон Бурхны хүмүүсийн тухай гайхамшигтай түүхүүд бас байдаг. За мөн Давидыг Бурхны хүн гэж түүнийг нэрлэж байсан. Бурхан өөрөө түүнийг миний зүрх сэтгэлийн дагуу хүн гэж тодорхойлсон ба. За тэгвэл шинэ гэрээ номон дээр Паул дараа үеийн удирдагч болох Тимотыг Бурхны хүнээ гэж түүнийг нэрлэж түүнийг дуудсан байна. Тэгэхээр аливаа хүн өөрийнхөө амьдралыг яг юуны төлөө зориулах вэ гэдгээрээ тэр хүн нэрлэгдэж тэр хүн өөрийнхөө зориулсан тэр зүйлээрээ тодорхойлогддог . За зарим нэгэн хүн жишээлбэл алдар нэрийн төлөө, эд баялагын төлөө ч юм уу. За эсвэл мэдлэг ухааны төлөө явж байгаа бол мэдлэгийн хүн, алдар нэрийн хүн гэж тухайн хүний яг өөрийнх нь амьдралаа зориулсан тэр зориултын талаар нэрлэдэг байх нь. За тэгвэл Бурхны хүн гэдэг бол Бурхны дуудлагыг авч, тэр онцгой дуудлагыг авч, тэрхүү дуудлагын дагуу Бурхны алдрын төлөө амьдралаа зориулж байгаа тэр нэгнийг Бурхны хүн гэж хэлж болох юм. Гэхдээ энэ хэсгээс бид нар тэгвэл Бурхны хүн гэж яг ямар хүнийг хэлэх юм бэ? Бурхан өөрийнхөө хүнээс яг юу хүсэж шаарддаг вэ гэдгийг Паулын дурдсан дараах 5 зүйлээс бид нар суралцаж болох юм аа. За эхнийх нь Бурхны хүн бол зайлсхийх ёстой, зүхтах ёстой нэг зүйл байдгаа гэж энд гарч байгаа. Тэрний юу гэхээр яг энэ 6 дугаар бүлэг дээр эд баялагын тухай өгүүлэхдээ зарим хүмүүс мөнгөнд эд баялагт шунан тэр шунд хүснээсээ болж сорилтонд унсан тухай. Харин Бурхны хүн чи бол үүнээс өөр байх ёстой. Чи үүнээс зүхтах ёстой. Бурхны хүний хувьд эд баялагын мөнгөний энэ шунлаас ангид тустай байх ёстой гэсэн эхний шаардлагыг тавьж байна. За хоёр дахьт нь болох тэр Бурхны хүнийг дагдаг бурханлаг зан чанарын тухай. Бурханлаг мөн чанарыг бас энд дурдсан байна. Тэгэхээр Бурхны хүн бол Бурхны хүн бол Бурхан өөрийнхөө Бурхны тэр зан чанарыг бид нар даган дуурайх ёстой. Тэгэхээр энд 6 зүйлийг өгүүлсэн нь зөвхт байдал, мөн Бурханаас эмээх байдал, итгэл ба хайр, мөн төвчээр болон дүлгөөн зангийн тухай өгүүлж байна. Тэгэхээр яг л нөгөө ариун сүнсний 9 үр жимсний талаар махан биеийн хүн бол махан биеийн үр жимсийг гаргадаг, харин сүнсний хүн бол сүнсний үр жимсийг гаргадаг тухай өгүүлсэн болол Бурхны хүнд дараах яг энэ зан чанарууд байх ёстой гэдгийг энэ хэсгээр өгүүлж байна. Тэгэхээр Бурхны хүн бол бурханлаг мөн чанар, Бурхны зан чанар бол тэр хүнээс гарах ёстой. Ялангуяа пастор хүн, өдөртөгч хүний хувьд бол хамгийн чухал зүйл бол зан чанар юм болов. Яагаад гэвэл бид нар аливаа зүйлийг хийх чадвар хийж байгаа ажил үйлчлэлээсээ илүүгээр бид яг Бурхан дотор хинбэ гэдгээрээ бид нар үнэлэгдэж тодорхойлогддог. Тийм учраас Бурхны хүний хувьд зан чанар хамгийн чухал юм. Яагаад гэвэл аливаа хүний зан чанар гэдэг бол тэр хүний хинбэ гэдгийг яг харуулж хэлж өгдөг тэр зүйл байна. Тийм учраас бурханлаг хүний зан чанараар тэр хүн Бурхны хүн юм а гэдгийг харуулдаг байна, тийм үү? За 3 дахь зүйл маань чи сайн тэмцлэр тэмцэх тухай энд гарч байгаа. Тэгэхээр 1-р Тимот ном, 2-р Тимот ном. Энэ Тимот номын гол агуулга бол ерөөсөө энэ сайн тэмцлийн тухай. Тэгэхээр Тимот номд Паулын амьдралын төгсгөлийн хэсэгт хамгийн сүүл бичсэн загтал гэдгээр онцлог байдаг. Тэгэхээр Тимотед хандаж Паул би сайн тэмцлэр тэмцсэн, би итгэлээ сахисан гэж. Чи ч гэсэн үргэлжлүүлэн энд сайн тэмцлэр тэмцээрэй гэдэг үгийг 1-р Тимотын ихэнх хэсэгтэр гарч байгаа, мөн 2-р Тимотын сүүл хэсэгтэр гардаг байна.
Тэгэхээр бид итгэлээ сахин сайн тэмцэх ёстой тэмцлэрээ тэмцэнэ гэдэг бол Бурхны хүний хувьд маш чухал зүйл байх нь тийм. Тэгээ нэгэн пастор хорт хавдар тусаад эмнэлэгт байгаа итгэгчдэр очиж залбирч өгсөн. Тэгэхээр Бурхан хүсэх юм бол энэ хавдар гэдэг өвчнийг ялж чадна. Ялж чадахгүй ч байж болно. Гэхдээ энэ хавдар гэдэг өвчнийг ялсан нь жинхэнэ ялалт биш. За энэ өвчнөд ялагдана гэдэг маань бас жинхэнэ ялагдал бол биш юм аа. Харин эрүүл байсан, өвчтөй байсан, ямар ч байсан эцсээ хүртэл Бурханд үнэнч байж итгэлээ сахина гэдэг маань өөрөө жинхэнэ ялалт юм а гэдгийг онцолж тэр хүний төлөө ялахын төлөө тийм ээ эцсээ хүртэл сайн тэмцлэр тэмцэхийн төлөө бас өрөөж залбирч өгсөн гэдэг. Тэгэхээр Бурхны хүний хувьд яг тэмцэх ёстой сайн тэмцлэрээ тэмцэнэ гэдэг бол чухал зүйл байх нь. За дараа нь энэ чи сахин хамгаалах ёстой зүйл гэж гарч ирж байгаа тийм. Юунаас яг зуурах ёстой юм бэ гэж. Зуурах гэдэг үг энэ гарч ирж байна. Тэгэхээр биднэрт яг biological life буюу тийм биологийн амьдрал гэж хүнд байхаас гадна spiritual life тийм сүнслэг амьдрал гэж байдаг. Тэгээ Бурхан бидэнд мөнх аймыг өгсөн. За тэгвэл яг энэ хэсгийг John Stott хэрхэн тайлбарласан бэ гэхээр бид нар зүгээр Бурханаас мөнх аймыг авсан гэдэг зүйл биш үү? Бид нар яг тэр мөнх аймаас бид нар зуурах, яг л түүнийг ингээд нандинан тэ хадгалж түүнийг тэрвэрч байгаа. Мөн тэр мөнх айманд талархаж баяр хөөртэйгээр итгэл найдвартайгаар амьдарч байгаа энэ зүйлийг энэ хэсгээр тайлбарлан хэлсэн байдаг. За дараа нь Бурхны хүний хувьд чи сахих ёстой зүйл гэж байна. Тэр нь Христийн тушаалыг чи сахих ёстой. Онцгойлон Тимотед захисан гол захиас нь болох тэр чи хуурамч тэр номлын эсрэг яг зөв номлыг барьж зөв номлыг сахин тэмцэх ёстой гэдэг зүйлийг илэрхийлсэн байна. За ингээд эцэст нь тавд нь тийм ээ Бурхны хүн болвол хуваалцдаг байх хэрэгтэй гэдэг тухайд өгүүлж байна. За ялангуяа энэ бол эд баялагын тухай өгүүлсэн тийм. Тэгэхээр Тимотед үйлчилж ирсэн Эфес хот бол Нео Рома буюу Шинэ Ром гэж нэрлэгддэг байсан. Тэнд эрх мэдэл, эд баялаг тийм энэ зугаа цэнгэлээр бэлхсэн тийм хот байсан. Хүмүүс энэ эд баялагын төлөө, алдар нэрийн төлөө, эрх мэдлийн төлөө улааран тэмцэж байсан. Тийм л газар нутаг байсан тийм. Тэгвэл хүмүүс өөрсдийнхөө эд баялагт шунаж, тэр эд баялагт өөрсдийнхөө итгэл найдварыг тавьж байсан бол харин Бурхны хүн үүнээс чи өөр байх хэрэгтэй гэж. Тэглээгээд энд бас зөвхөн ядуу хоосон амьдрах ёстой мөг үл тэгж Паулд хэлээгөө. Харин Бурхны хүний хувьд эд баялаг түүний зорилго биш. Харин тэр хуваалцаж чаддаг чадвартай байх ёстой. Хуваалцах тухай энд маш чухлаар дурдж өгүүлсэн ба. Тэгэхээр Библи хэлэхдээ баялагын тухай ярихдаа тэнгэрт бид нар хэрхэн баялагийг хураах вэ гэвэл энэ газар дээр хуваалцах тухай энд маш чухалсан өгүүлсэн ба. Тэгэхээр бид энэ газар дээр хуваалцах үед бид зөвхөн хайрын сувг, ерөөлийн сувг байгаа зогсохгүй тэнгэрт баялагийг бид нар хураадаг тухай бидэнд өгүүлдэг. Тэгэхээр Африкийн нэгэн зүрс зүг байдаг те. Бас мэрэгэн яриа байдаг. Тэрний юу гэхээр хүн амьдралдаа 3 модыг тарих хэрэгтэй байдаг гэнэ. За эхнийх нь болох тэр мэдээж чи өөрийнхөө тарьсан модны үр жимсийг те чи болон танаа гэр бүл чинь, үр хүүхэд чинь идэж амьдрах учиртай. За хоёр дахь мод нь болох тэр чиний тарьсан хоёр дахь модны үр жимсийг бусад хүмүүс идэх ёстой. Өөрөөр хэлбэл чи амьдралдаа бусдаа хуваалцах зүйлтэй байх хэрэгтэй гэдэг үг хэлж байна. За харин гурав дахь мод нь чи Бурхны төлөө, байгалийн төлөө чи модыг тарих хэрэгтэй гэж хэлсэн нь чи яг Бурхны алдрын төлөө тий Бурханд өргөх тэр үр жимстэй амьдралаар амьдрах хэрэгтэй гэсэн ийм санаа байгаа юм а. Тэгвэл та Бурхны хүн та дараах 3 модыг тарьж байна уу? Таны амьдралаас таны тарьсан тэр модны үр жимсээр дамжуулан те зөвхөн таны гэр бүл хооллохоос гадна бусад хүмүүс тэр үр жимснээс хүртэж Бурханд бас алдрыг өргөж байна уу гэж. Тэгэхээр эд баялагын талаар Паул яг энэ хэсэгт өгүүлэхдээ Бурхны хүн болвол хуваалцдаг, өгдөг тэр нэгэн гэж. Тэгэхээр энэ дэлхий дээр 2 янзын хүмүүс байдаг гэж эд баялагын талаас тайлбарладаг. Эхнийх нь хүн болох тэр бүх зүйл минийх гэж ойлгодог хүмүүс байдаг. Бүх зүйл ерөөсөө минийх. Төнд байгаа цаг хугацаа, эд баялаг байгаа бүх зүйл нь
минийх л гэж ойлгодог. Гэтэл нөгөө хүн эсрэгээр нь те бидэнд өгөгдсөн цаг хугацаа, талант, одоо эд баялаг байгаа бүх зүйл маань минийх биш юм аа. Харин төр зур Бурханаас надад өгөгдсөн одоо тэр зүйл юм аа. Төр зур надад өгөгдсөн тэр зүйлийг бид нэр сайн яруу мэд түүнийг сайн ашиглах хэрэгтэй гэсэн энэ санаа байна. Тэгвэл Бурханы хүн болвол яалтж байхгүй яг хоёр дахь хүн нь байх учиртай байна. За ингээд энэ хэсгээр Паул Тимотиг чи бол Бурханы хүн гэж түүнийг зоригжуулан бас түүнийг урамшуулж байгаа. Тэр Тимот гэдэг нэрийн утга нь өөрөө тийм хоёр хэсэгтэй байдаг. Тиман буюу имиж хүндлэх гэсэн утгатай. Хоёр дахь утгаар Теос буюу бурхан гэсэн утгатай. Тэгэхээр бурханыг одоо имийн хүндлэгч нэгэн гэсэн утга Тимот гэдэг нэрийн дотор байна. Тэгэхээр Тимото чи нэр шигэ Бурханаас имэж Бурханыг хүндлэгч нэгэн Бурханы хүн байгаарай. Чи Бурханы хүн байхын тулд чи зүхтах ёстой зүйлээсээ зүхтаж, харин дагах ёстой зүйлээ чи дагаж, тийм ээ, сахих ёстой зүйлээ чи сахиж, тэмцэх ёстой тэмцлэрээ тэмцэж, чи мөн хуваалцах ёстой зүйлээ бусдад хуваалцаарай. Ингэснээрээ чи Бурханы хүн гэдгээ харуулах болно гэж хэлсэн байна. Тэгвэл Тимоттай адилхан та ч гэсэн Бурханы хүн байгаарай. Бурханы хүн та Бурханд алдрыг өргөн Бурханы хаанчдын төлөө амьдраарай гэж эзэн Есүсийн нэрээр ерөөж байна. За ингээд дараагийнхаа хичээл дээр бүгдээрээ 2 дугаарт Тимот номороо үргэлжлүүлэн уулзцгаая.